Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэн манай ээлжит Баасан гарагийн Zoom уулзалтад тавтай морилно. Өнөөдөр бол 3 дугаар сарын хамгийн ихний Баасан гараг. Би сар бүрийн эхний 7 хоногийн уулзалтад их дуртай. Яг гэвэл өмнөх сард болж өнгөрсөн компанид өрнөсөн зүйлс, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд сонирхолтой зүйлсийг товчоор хүргэдэг мөч юм. Ялангуяа манай компанийн хувьд 2 дугаар сар их амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр баггүй зүйлийг ярина. Бид олон ч зүйлийг эхлүүлэхээр төлөвлөд байгаа. 2 дугаар сар бидний хувьд бүтээгдэхүүний борлуулалт хамгийн өндөр түвшинд хүрсэн сар байлаа. Сэтгэл хөдлөмөр биш гэж үү? Ихэвчлэн жилийн жилд 2 дугаар сар нь хүмүүсийн жилийн төлөвлөгөөтэй холбогдож, сүлжээний болон эрүүл мэндийн зах зээлийн хувьд борлуулалт саардаг сар юм. Харин манай компанийн хувьд эсэргээрээ байлаа. Борлуулалт маань өмнөхөөж давж гарлаа. Өөрөөр хэлэх юм бол цойсон өсөлтөө хадгалж байна. Бид сүүлийн 2 жил дараалаад сүлжээний бөгөөд эрүүл мэндийн зах зээлд хамгийн хурдтай өсөж байгаа компани болж байна. Манай компани нэг онцлог нь бусад сүлжээний маркетингийн компаниудтай харьцуулахад сар бүр орлого олж ашигтай ажиллаж чадаж байгаа гишүүдийн эзлэх хувь 10 дахин өндөр байдаг. Учир нь бид бүхний бүтээгдэхүүнээ хүргэх хэлбэр нь өрсөлдөгч компаниудаас хамаагүй амар хэлбэр, хэрэглэгчдэд ойр байдагтай холбоотой. Бид ливгүүдийг эхлэхдээ юмны оройд явж байдаг цөөн хэдэн хүн буюу 1% багтах хүмүүс л ашиг хүртэх зорилгоор компани байгуулаагүй. Хэрэв та бусад сүлжээний зах зээлийн компаниудын түүхийг хараад үзвэл тэд зөвхөн зорилтод цөөхөн хүмүүстэй л зориулж цалин урамшууллын төлөвлөгөөгөө боловсруулсан байдаг. Энд дээр бид гомдлож сөрөг өнцгөөс туушиж харж байгаа хэрэг биш юм шүү. Хүмүүс манай цалин урамшууллын төлөвлөгөөг хараад танах ийм байдлаар манлайлагчдыг татаж чадахгүй гэж хэлдэг. Бид тэдэнд юу гэж хэлдэг вэ гэвэл манай компани зөвхөн тэргүүлэгч 1% цөөнхөд бус. Харин төдийлөн ашигтай байдаггүй 99% туслахыг зордгоо гэж хэлдэг. Одоогийн байдлаар дээрх хүмүүсийг хуваар авч үзвэл манай компанид 30% нь ашиг олж чадж байгаа бол үлдсэн 70% нь хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг хаанч байхгүй хамгийн хямд үнээр авч мөнгөө хэмнэж байна. Тэгэхээр миний ярьж байгаа зүйл бол урт удаан хугацааны тогтмол орлого юм шүү дээ. Тийм ээ, бид цөөн тооны хэдхэн хүн л сар болгон эсвэл жилд 50-аас 100 мянган $100 олж байхаар компани байгуулаагүй. Гагцхүү бид сая хүмүүст туслахаар шийдсэн л байгаа юм. Ливгүүд хүмүүст сар бүр 100-аас $1,500 олоход нь туслахыг хүсэж байна. Мөнгө олохынхоо хажуугаар эрүүл зөв амьдарч, үүнийгээ хямд үнээр олж авахд нь туслахад гол учир байгаа юм. Бидэнд өөрийнхөө амьдралаар үлгэр жишээ болдог манлайлагчид хэрэгтэй. Юу гэж хэлж байна вэ гэвэл бүтээгдэхүүнийхээ үр дүн нь болоход байгаа юм. Өөрөө хэрэглэж гайхалтай үр дүнг нь бусдад харуулах нь сурталчилгааны хамгийн үр дүнтэй арга. Ингүүл чам руу хүмүүс цуварч асуулт асууж эхэлнэ. Чамд юу тохиолдов вэ? Гайхалтай эрч хүчтэй харагдаж байна. Жин хасаа юу даа гэдэл асуултаар булагдана гэд төсөөл. Хариуд нь та би ливгүүдийн гайхалтай бүтээгдэхүүнүүдийг ашиглаж эхэлснээс хойш эдгээр өөрчлөлтүүд гарч эхэлсэн гэж хэлнэ. Ийм жишээнүүд та бүхний амьдралд тохиож байгааг би та бүхний над руу явуулж байгаа мэйлүүдээс харж эхэлсэн. Тэгэхээр амьдралаараа харуул, үзүүл, бас хуваалц. Ингүүл хүмүүс таны авч хэрглэж байгаа зүйлийг сонирхон шүү дээ. Хүмүүс намайг хэлсэн хэлээгүй зарим нэг өндөр хүлээлттэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг авах хэрэггүй болохыг ойлгож байх шиг байна. Надтай адил энэ зүүч мэргэжилтэн залуу байна л да. Тэр 3.5 сая дагагчтай. Би түүнийг өмнө нь хүнд хэрэгтэй контент гаргадаг байхаар нь дагдаг байсан юм. Гэтэл тэр гинтхэн байж болох бүхий л амин дэм шингэсэн гэх бүтээгдэхүүн сурчлаад эхэлсэн. Хүнд хэрэггүй найрлага их шингэснээс гадна дотроо 30 ширхтээ. За тэгээд үүнийгээ $99 худалдаалж байна. Үнэхээр л мөнгөний гарц гэж хэлнэ. Олонний танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэж байгаа болохоор шүү дээ. Үүнийг хараад миний урам хугарч байна. Олонний танил хүмүүст итгэлж буурлаа. Үннийг хэлэхэд үнэхээр дургүй хөрч байна. Америкчууд бүх хэл, дэлхийн нийтээрээ бид бүхэн ийм урсгалаар явах ёсгүй. Харин ливгүүд бол ил тод, үнэн зөв, эрчээ алдахгүй урагшилсаар байх хэрэгтэй. Маш олон компани хэрэглэгчтэй хуурч эхэлсэн энэ үед бид үнэн мөнийн гэрэл болж, ил тод байдлаа хадгалсаар байх нь чухал юм. Манай дүрхлэг үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн гэдгийг дахин онцолж хэлье.
Арьсанд ашиг шимтээ тул би өдөр бүр л ашигладаг. Удахгүй би та бүхэнд энэ бүтээгдэхүүний орц найрлаганд юу орсон талаар дэлгэрэнгүй хүргэх болно. Дараа 7 хоногт гарахаар байсан ч хойшлоод 2-7 хоногийн дараа гарахаар болсон. Үнэтэй зэрэгцээд манай илгэний үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүн худалдаанд гарч эхэлнэ. Энэ бүтээгдэхүүнийг гаргах талаар бид их ярилцсан. Ашиг шим өндөртэй, маш цэвэр бүтээгдэхүүн юм. Бид бас 2-7 хоногийн дараа Америкийн цусын хөдөө аж ахуйн газраар баталгаажсан органик эслэгээ та бүхний гар дээр хүргэх болно. Манай тэжээвэр амьтдад зориулсан эхний бүтээгдэхүүн маань бэлэн болсон. Харин үлдсэн хоёр нь арай боловсруулж дуусаагүй байна. Тэгэхээр эхнийх нь бол Америкийн цусын хөдөө аж ахуйн агентлагаар баталгаажсан тэжээвэр амьтдын органик мультивитамин юм. Тэдэнд энэ үнэхээр хэрэгтэй гэдгийг онцолж хэлнэ. Тэжээвэр амьтдаа бид бүхэн хангалттай хэмжээний витаминыг нь өгч чаддаггүй. Бид бүхэн нохоо эсвэл муурандаа хоолыг нь өгөөд хангалттай шинэ хэмжээлийг нь өгч чадаж байна л гэж боддог. Гэтэл бодит байдал дээр тийм биш байдаг. Та бүтээгдэхүүний чанарыг сайн хараад үзвэл үн цэнийг нь сайн ойлгоно. Тэжээвэр амьтдын шимт хичээл нь зах зээлд ихээхэн орхигддог хэсгүүдийн нэг юм. Бид хайртай амьтдаа яг л өөрийн хүүхэд мэт хайртай байдаг шүү дээ. Та өндөр чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломжтой. Худалдаанд удахгүй гарахаараа зах зээлд шуугиан тарина гэдэгт итгэлтэй байна. Баяртай залуусаа, удахгүй уулзтлаа түр баяртай.